сайн байцгаана уу? Уулзааг утсан байна. За өнөөдөр би шинэ авсан юмнууд болон та нарт малгайныхаа цуглуулгыг үзүүлнэ. Тэгээд би өөрийгөө ер нь гутал цүгэнд л дуртай байна гэсэн үгүй бас малгайнд бас айгүй дуртай байна. Ер нь нэлээд олон малгай худалдаж авсан байна. Тэгээд малгайнаас эхлэх үү, шинэ юмнаас эхлэх үү? Шинэ юмнаас эхлэе. За сайн нэг Black Friday, Black Weekend, Black Week, Black. Тэр тус аанд орчлаа. Тэгээд ч гэсэн тийм хямдрал урамшууллаа болсон. Тэгээд би энэ хямдрал урамшууллаа нэг их юм аваагүй нэг хитгэн багсан би тэрийг харуулъя гэж бодлоо. Өмнө нь бас хэрэгжилжсэн нэг Cloud9-аас энэ тонерыг хэрэгжилжсэн. Тэгээд миний өмнөх нөгөө чигшүүлэгч тонер манд дууссан учраас энийг авсан. Тэгээд энийг юу штэ энэтэй хамт энэ лосьон. Тэгээд энэ байсны нөгөө нэг юм хар спотуудыг арилгах юм тос dark spot cream. Тэгээ өөрийг авлаа. Тийм штэ. Тэгээ энэ дөрөв авсан. Тэгээ энэ дөрөв нийлээд 160 мянга болсон. Тэгээ яг хэмнэлтэн гэвэл нэг 30 мянган төгрөг. Яг миний сонгосон яг энэ дөрөв бол тийм амар сайн хямдраагүй заа. Яг үнцүүнээс нэг 20 өнтер л хямдарсан. Тэгээ миний арьс маань ойрд үнэхээр хэцүү байдалтай байгаа. Эрэнд ингээл юм гарцсан нөгөөхний идэрж байгаа сорвтой гэх мэтчлэн тэгээ сорив арилгах ийм тос авсан. Тэгээд би нэг брэнд дахиг авъя гэж бодоод энэ тонерийнхаа брэндээс бас сонгож энэ лосьоныг авсан. Энэ лосьон болохоор арьсыг юу ааж өгнө гэсэн. Одоо тайвшруулж өгнө гэсэн. Тэгээд үзүүл мүцтэй гэсэн болохоор энийг авсан байгаа. За тэгээд ийм сорвиндоо завиулаад ийм сорвины тос авсан байгаа. Тэгээд бид чинь тэнийг авсан. Тэгээд энэ тэн айгүй хурдан тусдаг. Миний бодлоор энэ баг миний 5 дахь лөө 6 дахь тэн баха. Тэгээд би өмнөх бас би энэ тэнний ерөөсөө 1 2 3 4 өнгө хэрэгэлдэг. За тэгээд үлдсэн одоо 5 өнгө нь би ерөөсөө хэрэгэлдэггүй. Тийм болохоор би дүүдээ ч юм уу авнараага өөр хүнд ч юм уу өгчдөг. That's so sad. Тэгээд надад л хэрэгтэй өгнүүд нь бол энэ 2 бор өнгө. За тэгээд энэ таага нэг саа, за энэ тэг гүн бор өнгө гэд энэ 4 өнгө байгаа байхгүй. Бус өнгөний би ерөөсөө ашигладаггүй. Бараг энэ 4 өнгөөр амар том юм палет юм нүдний тэн нэвэл би тэрийг худалдаж авна. Тэгээ яг Солонгос хятад тэнүүдэд биш танда ягаан өнгө өгдөг за. Яг ягаан өнгөний хувьд гэвэл одоо хацар өнгөлөгчний хувьд л ягаан байж болж юм тий. Тэгтээ тэнний хувьд одоо юм начиг юм мөрхөө бор харьцтай өгтөж гэдэг юм эсвэл зүгээр л миний хувьд надад ягаан тэн үнэхээр таалагддаггүй би яг тийм үйлс юм шиг харагддаг. Тий. Яаж энэ үнцнээс интернет бараг 70 мянган тэн заяа. Тэгээ 52 3 мянга болсон байсан бахаа тэг хямдраад. Тэр сэднэр нийлээд нэг 160 мянга болсон. Нэг иймэрхүү юм авсан байна. Тэгээд Beauty Japan-аас бас нэг. Beauty Japan дээр бурхан минь бараг 30 минут бүх юм уншаад, судлаад, яриулж агаад ийм тос авсан. Тэгээд энэ болохоор бас бараг бүх төрлийн арьстай хүнд таарахаар хамгийн зөөлөн ийм гэлэн тос байгаа. Тэгээд баг насаар ирэх тос авсан байсан. Хатагумигээд юм бодоод тос авсан. Тэгээ би тэрний хатагумигийн чийшүүлэгчийг ашигладаг болохоор тос ч гэсэн надад таалагдах байхгүй авсан байгаа. За тэгээ заяа бэлгээс би энэ тэнийг авахаас өмнө заяа миний өмнөх бор тэн дууссан байхгүй. Тэгээ би заяа бэлгээ дээр явжсэн. Заяа бэлгээс Black Friday зарлцсан. Тэгэхээр авсан. Энэ хоёр нийлээд 80 мянга болсон байсан байхгүй. Тэгээ би ямар гоё ингээд ямаа би энэ сүүдэр тэгээ энэ тэн хоёрыг авсан. Би өвгөн энэ тэнийг заяа флаш утасныхаа флашн дээр бүгд 10 минут чиртэж авсан ч борт юм шиг. Яг заяа бэлгийн миний хамгийн дургуй зүйл дээр ахгүй тестер байдгүй заяа. Хэрвээ тестер байсан бол би ядаж ингэ гаран дээр тестерлээд ер нь миний ярьсан дээр ямар хуу гарах нь гэж харах байсан байхгүй. Тэгээ би энийг одоо яаж цохоож явж байгаад бор гэд авсан бүүм ямар ч гэсэн энэ бол миний ярьсан дээр айгүй саарл гардаг. Ер нь айгүй саарлтаж гардаг тийм. Тэгээ би нэг яв хаяал бодчихад хийж амар надад таалагдахгүй байгаа байхгүй миний энэ дээр ер нь айгүй саарлтаад байгаа. Тэгээ энэ саан ч гэсэн тийм гоё гардагсаа биш ээ яах вэ? Яг энэ тохирох хүнд бол үнэхээр гоё харагдах тийм ухаад нийлүүлээд 80 мянгаар авсан. Би уг нь бронзер авъя гэж бодсон. Тэгээ энэ сүүдрийг хараад за нэрээ яг та нар мэдэх нэг сүүдэр болон бронзер хоёрч хоёул өөр заяа. Сүүдэр бол илүү нэг тийм саарл пигменттэй те. Жин одоо ингээд нуумаараа эсхийг илүү сайн ингээд сүүдэрлж өгдөг гэсэн үг. Тэ чиний ингээд тавааж гарах хэсгийг сайн таваалгаж гаргаж өгнө. Тэгвэл бронзерын хувьд илүү нэг тийм наранд борлсон ч юм уу те. Нэг тиймэрхүү эффект өгөх зорилттой байдаг. Тэгээ би за яг нэг удаа сүүдэр авч үзээгээ сүүдэр авсан чинь миний харьсан дээр гарахгүй байгаа. За. Тэгээ би үнэхээр бор байгаа байхгүй. Би бүр энэ сүүдэрнээс нь бор байгаа байхгүй ойлгож байна.
Тэгээд баг нэг 3 4 удаа дүрхчиж жоохон л гарч ирлээ. Тэгтээ одоо авцивч яах вэ гэд. Тэгээд дүрхэж байгаа. Надад одоо хин ч одоо энэ романтик хөдөлж авахтай бас тэгээд энэ бас манай айс мянгаар. За тэгээд нэрээ тийм зайблигээс бас энийг авсан. Нөгөө нэг өнгөгүй бүдэр байгаа. Яг энэ өнгөгүй гэхээс илүү юм purple өнгөтэй. Одоо юм үзм ягаан өнгөтэй. Тэгээд энэ болохоор тэгээд цацрын улаалтыг дардаг гэлээ. Дардаг гэдэл явсан өнгөөрөө бас юм өөрсдийн гэсэн юм учиртай. Тэгээд нэг авсан. Тэгээд энийг хямдгуу нэг 10 мянга лсэн баг. Энэ дахиад ирцээлээ. Тэгээд би саруулын зайблигээс судалж авсан. За одоо ингээд малгай руу орцгоё. Би ер нь яагаад ийм их малгайны цуглуулгатай болсноо ойлголоо заяа. Би ингээд офис хослол юм уу хөөрхөн хослол худалдаж авах болгондоо нэг малгай нэмж аваад исэн байгаа байхгүй ингээд хослолж өмсөхгүй. Тэгсээр хагаад айгүй их юут болсон байна. Малгай талсан байна. За тэгээд цаг хэлсэнчлэн 2026 онд мотонд эргэж ирэх малгайнуудаа бас харуулъя. Энэ малгай байгаа. Тэгээ би энэ малгайг болохоор анх харчаад шоугун малгай байна даа л гэж бодсон. Шоугун гэж яав нэг одоо баг Японы дээр үе ерөнхий сайд юм да цэргийн генералыг шоугун гэдэг. Одоо хаанаас 2 дахь эрх мэдэлтэй хүнийг бас хэлдэг. Тэгээ шоугуны малгайтай надад айгүй тусагдсан. Тэгсэн чинь өндөө Франц хүүхнүүд өмсдөг малгай байсан юм лээ. Тэгээ дахиад бас нэг тийм онгоцны үржлэгч юм шиг малгайгаас тэгээ энэ малгайг ингэж өмсөж болно. Ингэж бас өмсөж болно. Тэгээ би энэ малгай нэг удаа ажил дээр өмсөж очсон. Тэгээ 8 цагийн малгайг өмсөх надад үнэхээр хэцүү байсан. За. Миний толгойн дээр үнэхээр даралт өгч чадчихсан. Тэгээ энэ малгайг өсөө сайхан ингээд артаа бөөрн гэлж жоод одоо энэ харагдаж байгаа эрзээ магаз энэ эрзээг ингэж хийлгээд тэгээ унахгүй ингээд байж болно. Тэгээ энэ малгай аюу хямдхан байсан. Үүн баг картон цаасаар хийсэн малгай ахаа миний бодлоор. Тэгээ нэг биндүүдээ бас авсан. Хосоор нь авсан. За нэг хос нэг. Тэгээ би энэ малгайг нэг шүтэ өмсөв байгаа. Ичээд исэн юм өмсөсөн. Яг тэр модель эмэгтэйд нь үнэхээр хөрхөн харагдчихсан аахгүй. Тэгээд би өмсөж. Эмээгийнхаа малгайг хулгаагаар өмссөн юм уу? Йоо, үлдээ нэр манай эмээ байсан бол энэ малгайнууд үнэхээр дурлах байсан баг. Тэгээд би энийг болохоор нөгөө нэг цагаан хослууд дээр өмсөе гэж бодож авсан байхгүй. Гүн айгуу ганга малгай аваад. Тэгээд энэ дээр гой нэмээд ингээд тор мор залгаж аваад торон дээр нь ингээд суув залгаж ирсэн. Тэг яг энэ малгай болохоор 2026 онд загварын чиг хандлага явуулж ирж байгаа гэдэг тиймэрхүү юмсэн. Хаанаас уншлаа? Vogue-с уншлаа. Тийм байна. Ярс ингэж далилгаж өмсдөг зайгуу сайн. Яг хүмүүс ингэж өмсгөл байжээ. Тэгтээ надад бол тэр нь таалагдахгүй байна. Би нэг тийм сургуулийн цайны газар ажилладаг ийм доогч болгон өмсдөг шиг харагдах юм. Энэ малгай дүнгээ зөхгүй байгаа нь л зөгтөг үндэ үнэхээр гоё зөгтөг малгай байлаа. Эсвэл би гоё стилийг өмсчихдэг байгаа даа. Тэгээд пиндүүд бас авсан. Ер нь хямдхан л байсан байх ба одоохондоо үнэн л санахгүй. Тэгээд энийг бичээд оруулчихъя. За. Маа найзууд намайг дийдэг байхгүй чи дандаа ижлэхэн юм авдаг. Чи ингээд цүнх авахаараа яг адилхан загвартай мөртлөө өөр өнгөтэйг нь авчдаг гэдэг. Тэг зэг манай гэр ханчт наваа тэг зэгэндэг. Тэгээд би малгаан дээр ч гэсэн ерөндөй юм. Яа, бэрет малгаанууд. Байгуу дуртай. Тэгээд бэрет малгад юм хувьд тэгэл саарл авсан учраас саарлаа зөвлөд юм саарл малгай авсан. Ягаан хосл авсан учраас ягаан бэрет малгай бас авсан. За цэнгэр хосл авсан учраас ийм шигтгэдэ цэнгэр бэрет малгаас авсан. За өмнө нь бас надад чи 2 цэнгэр хосл байгаа. За эхний цэнгэр хослыг нь авч хагаад би энэ хүү цэнгэр бэрет малгайг авч исэн. Тэгээд нэг ягаан цамц офс цамц би авч исэн. Тэгээд тэрэндээ зориулаад бас энэ хүү бэрет малгайг авч исэн. Тэгэхээр ингээд бодоод үзвэл 1 2 3 4 5 нийт 6 малгай агаа 6-т нь ачиж юу. Тэгээд би агалаа. Баахан болохоор энэ малгайгаа энэ бол бас миний хамгийн анхны авч исэн ийм бэрет малгаануудын маань нэг байгаа. Бас миний хамгийн хайртай малгаануудын нэг. Гэхдээ энэ маань ийм хагас кашмир байсныг мэддэг үзээ. Тэгээ би кашмир байсныг мэддэг угаалгын машинд эцэж хагассан. Тэгээд өмнө нь өмсөхөд миний толгойг ерөөсөй бэрдгүй байсан аахгүй юу. Одоо миний толгой бүр үнэхээр амар ярьж байгаа. Би бүр ингээд бүр чихчиж л өмсөн заяа. Яг ингээд өмсгийн хувьд л өмсч болно. Гэтэ миний толгой бүр үнэхээр аимшигтай барьж байгаа. Тэгээд дээрээс нэг багтцсан юм шаарч байгаа. Тийм болохоор би ерөөсөө өмсөхгүй байгаа.
Яг нөгөө нэг аргууд байгаа за юутай басна сооттой басна тийм гэлүү. Юутай билезнаатай басна тийм ч гэлөө. Билезнаатай басна хийж чад гараараа сунгаж авах боломжтой хэсэл бид байгаа. Тэр аргыг ашиглаж үзсэн. Ерөөсөө энэ малгайгаа сунгах гэж оролдоогүй бас агшсан цагаас нь шүмсэг болохоор тэгэхгүй нэгтэй. Энийг 5 боос авч ирсэн баха. Энэ бүлэгтээ анх ирж байхдаа үнэхээр гоё хангам малгай байсан. Би л угаагаад ийм агш чадсан болох байсан шүү. Тэгээд энэ малгайны маань хувьд гэвэл миний 2 дахь брит малгайнуудын маань нэг ялтч би тухай цэнгэр асал авчихсан болохоор тэрэндээ тохируулаад ийм цэнгэр брит малгай авсан. Энэ болохоор нөгөөгөө бол арай юм нөгөө нэмтэн материалтай. Тэгээд дээрэс нь ийм кашмир биш болохоор угааж муусан ч гэсэн ерөөсөө сонахгүй. Энэ брит малгай өмсгөө яагаад юм хэцүү үдээ би. Тэгээд энийг л би энэ брит малгайнуудыг ихвчлэн дандаа ингээд нэг тал руу далилгаад нэг тал руугаа ингээд чихнийхээ ардаар хүсээ хийгээд тэгээд энэ талаараа нэг юм чолк ч юм уу иймэрхүү юм гаргаж ирээд дандаа ингэж өмсдөг. Тэгээд надад ингэж өмсөлөө тухтаад гэхдээ чихээ ардаар ингээд ичгээр 91 4 5 цагийн дараа чих айгуу өвдөд эхэлдэг. Тийм болохоор би дараа чихийг ингээд гаргаад ирдэ. Окей. Тэгээд энийг бас тухайд хаанаас авч ирсэн хэлжсэн л одоо санахгүй нөө. Бас л 5% биндүүд угаас авч ирсэн байх юм бол тийм. Янхан байсан бах уу. За тэгээд энэ цэнгэр малгай маань таалагдсан учраас би бас ягаан нэг авсан байгаа. Бас л маш гоё тухтай малгаануудын маань нэг. Тэгээд сунж мөн гэсэн ойлголт байхгүй. Тэгээ хөөхөн дээдл дээр бантагтай хаад. Тэгтээ нөгөө нэг ягаан цамцаа дүүдэ өгснөөс хойш би ерөөсөө энийг өмсөв. Тэгчээд нэг өмснө. За тэгээд тэрний хавдуугаар миний саяны цэнгэр брит малгай миний шинэ хослолт арай л жулдад ам санагдчихсан байхгүй. Тийм болохоор би ийм шигтгэн юм хатгамалтай брит малгайс авсан байгаа. Энийг бас пиндод угаас авсан бах уу. Энэ болохоор нөгөөх бодол арай ганган бас ийм хагас кашмир маягийн зөө. Тийм болохоор би хүүт усанд 2 3 удаа угаасан. Тэгээ ашгүй сумчаагүй. Гэтэ энэ брит малгай ингэж өмсгөр нэг тийм аль ирэх охин цэрэгтэй очив сагдаад идэж ш надад доогуур нь яг дөм товц шиг өмсдөг гэжлэхгүй. Окей. Яг нэг тийм аль ирэх ганга охин цэргийн албанд явцсан шиг. Санагдаад идэв зүгээр тийм энэ бодог арилж очив. За яах. Бас гээс гарахгүй дээ. За тэгээ сүүл тавсан ягаан ослолтой зориулаад тассан юм. Бас ягаан брэттийг нь би авсан. Үүшээ нэгийг баг ингээ өмсчил зүгээр юм шүү дээ. Тэгээ яарчсан бас бүх брэдүүдээ ингэж далилгаж өмсдөг болохоор ингэж л өмссөн дөө. Тэгээд саарл хослоос хавар авч исэн. Тэрэндээ зориулаад бас ийм саарл брэдийг наагаад бас угаа тагшаацсан. Яг хөө ингэж чихэд өмсөх боломжтой. За би тэгтээ үнэхээр чихмээргүй байна. Зүгээр нааг өмссөн байна гэдээс олж. Эдгээр бол бас бүгдээрээ л пиндүүдөө 5 өнтрээс авч исэн малгайнуудын маань нэг. Тэгээ бүхэл бүтэн ийм 6 брэд малгай бас цуглуулсан байна. Нүсгэн систем амар болж. За яах вэ? За одоо энэ бол бас ингээд манай гэрийнхэн чад ямар их цагаан малгай авдیں۔ Бас ингээд зэмлэлсэн малгайнууд маань нэг байгаа. За энэ цагаан малгай юунаас эхэлдэг гэхлээр яг миний нөгөө оригинал цагаан малгай байхгүй шүү дээ. Тэр нэр хаана байгаа юм болоо? Байж байгаа. Чамдаандаа ийцсэн мэлгүй болохгүй нь яаж ч гэсэн зургийг авч байгаа харуулахаас тийм малгай байсан. Тэгээ энэ малгайдаа би үнэхээр хайртай. Одоо ч гэсэн хайртай. Тэгтээ одоо нэг 2 жил өнгөрсний дараагаар би анх нөгөө YouTube-ийн табо хоол хийж байхдаа энэ малгайг харуулж ирсэн шүү дээ. Би энэ малгайг үнэхээр сайн шамиртлан өмсчихсэн. Одоо бүр үнэхээр шамирсан байдалтай байгаа. За тэгээд тэр малгайг дуусгасны дараагаар би юм донтон малгаас 2 жилийн өмнө авчихсан тайдаас санаж байгаа. Тэг үнэхээр бас гой малгай гихтэй амар бариу. За нэрзэн миний толгой томдод байгаа байхгүй. Тэгээ донтон гэдэг нь юм толгойн орой хэсэг гардаг. Тийм болохоор бас хидэргийн амар хүүтэн өдөр өмсвөл юугаараа даарна толгойн орой хэсгээр бас даарна. Тийм болохоор баг зүгээр гоёлын маягийн. Яг гоо чихвэл даарахгүй чихээ ингээд алталчихж байгаа болохоор. Тэгээ амар барьдаг болохоор ингээд тухны бодог удаа өмсвөл ингээд арилчин за яг эмсгэр ингээд тэгээд яг үсний хувьд л аягүй гоё үс. Энэс аягүй амтхан байсан. Тухайд хийдэр авсан юм дээ. Нөгөө нэг Fox Foil химэл үснүүдийн нэг амтны гаралтай биш. За тэгээд тэрний дараагаар эхний малгай маань мяарцсан. Хоёр дахь малгай маань өмсгөд үнээр хэцүү байсан болохоор би ийм малгай авсан. Тэгээд энэ малгай өмнө жил бас
Facebook marketer айгуу тренд болж исэн малгаанууд юм аа. Бараг Монголын бараг бүх хүн ийм малгай авч өмссөн баха бодлооч. Би болохоор табоос өмнө захиалсан байсан. Тэгээд болохоор бас ийм өстэй маягийн айгуу дэжгүй орой эсэх юм бас өстэй дэ даарахгүй. А гихтээ чихээрээ даарна. Чихнийхээ омог хэсгээр даарна. Би ажил миний чихний омог ингээд бас хурган том байгаад тэгээд ер нь чихнийхээ яг энэ хэсгээр даардаг. За үсэл ингэж урдуураа яагаад гадаа удаалгасан ч ер нь даарна тий. Яг орой хэсгээр даарахгүй гэхдээ чихээрээ даарна. Тийм ээ. Тэгээд би энийг өмнө жил авсан байхад өмнө жилийн өглөөр авсан. Энийг бол табаас авсан. За тэгээд миний энэ жилийн балгаа. Энэ үг нь оролттойгоо хамттай ахгүй би энийг үүшээ би ч бүгд бүтэн өглөө хуц авсан юм биш тэрийг нэ үзүүлье. Энэ оролтын машин төрөгчжээ. Оролт нь бас нэг иймэрхүү заяа. Тэгэл төсөөлчөрөө ер нь тий оролт нь яг ийм материал шиг. За энэ болохоор ийм малгай оролтын цуглуулга би табоос авсан. Тэгээ би ийм коршонком мөртлөө ийм үстэй малгай айгуу сонирхож байсан аахгүй. Ер нь айгуу дажгүй байна да. Гэт өмсгөж ер нь айгуу дажгүй байгааз нэг асуудал байгаа. Тэгээ энэ болохоор one size малгай аахгүй 56-аас 58 см-ийн хооронд гэсэн баха. Тэгээ би толгоогоо метрлээд болж ингээд тавцж надад барьж байгаа. Тийм барьж байгаа. Энэ ингээд зүгээр байгаа юм шиг харагдаж байгаа ч гэсэн нэг толгой үнэхээр барьж байгаа. Тэгээд нөгөө оролт нь бас ийм штэ. Тийм бай. Би тэгээд энэ малгайныхаа дараагаар юу яана? Таадаг ямар өвлийн гутал, өвлийн гүртэг сонгоснаас харуул. Тэгээ би малгай айлаад өмсөд эхэлсэн. Гэтэ энэ малгай бол би яг лимит нь яг 30 минут л гэж байгаа. Ер нь 30 минут л өмсөх юм лээ. Тэрнээс дэшегээ толгой бүр ингээд аимшигтай өвдөд эхэлчихдэг. За. Тэгээ бариад байгаа болохоор малгай ер нь томсох арга байдгүй. Артлаас нь тавих юм болов уу? Тийм байна. Тэгээ оролт нь ч их айгуу гоё. Ер нь айгуу гоё. Гэтэ оролт нь ингээ хидэргийн амир үстэй болохоор миний гүртээ яж идэл үстэй байхгүй. Тэгээ ингээд давхар үстэй болонгууд нэг юм ойгоос гаад ирсэн юм шиг. Гэдэг анчны охин юм шиг. За энэ малгай шүү дээ нэг гоё малгай. Энэ малгайг манай ээж авч өгсөн юм хөөрхөн маадтэй 7 хоногийн өмнө авч өгсөн. Ээж хаанаас авсан болов? Ээжтэй тэгэл табоос авсан болов? Манай ээж табоотой байхгүй. Тэгээ амар хөөрхөн ийм малгай авч өгсөн. Тэгээ энэ малгай хамгийн таалагдж байгаа юм нь амар гоё дулаахан. За тэгээ тийм чих дааруулдгүй. Тэгээ хамгийн гоё юм нь үнэхээр том. Миний толгойг ингэж бариад байгаа юм байхгүй. Тэгээ артлаасаа ингэж бас тааруулчих бол. Тэгээ аюу гой дулаахан юм бэлээ. А гихтээ бас нэг асуудал байна. Би яг юунаас олсныг мэдэхгүй байна. Энэ малгайг өмсөөд гадуур жоохон халахаар миний толгой өвдөд иддэг за. Амар сайн байгаа зү. Гэтэ барьсан юм юусе байхгүй шүү дээ. Барьсан ч юм байхгүй, миний чихмэг дараад байгаа ч юм байхгүй, миний ингээд толгой орой хэсэг мэсэг дараад байгаа юм байхгүй. Тэгээ үнэхээр ижил стилиш хөөрхөн малгай хастай амар том өсөмстэй. Нэг попрога муа. Тэр шиг малгайс тааш тэгээд иддэг. Бада дахиад маргааш ч юм уу нэг өдөр гадуур өмсөд явж яхнууднаас харах гэдэг. Тэгээ харталтай байгаа нь хөөрхөн юунууд нь хөөрхөн маад юу гэмтэй бөмбөг. Хөөрхөн. Зя. Ажлын малгай. За би энийг болохоор дуулчтайгаа хамт лүнгийн цаана өгдөг Монгол намаатаг дээр аялж явж байгаад авсан. Тэгээ тэр өдөр ажил амар халуун өдөр за. Бүр ингээд нэмэх 35 авч байлгүй ажил Монгол намаатаг чинь баг нэг тийм цөлжсөн газар аахгүй юм. Тал хээр газар за ер нь моцод байхгүй тэгээ ажил тий үнэхээр аимшигтай халуун бүр нар бүр шараад бүр яг халах гэсэн заа. Тэгээ би ажил хотоос гарахтаа малгайгаа аваагүй байхгүй. Тэгээ зөө гэ. Тэгээ Монгол намаатагаас 30,000-аар энийг авсан. Эндээс 45,000 гэж хэлээ. Тэгээ би дискаунт аваад 30,000-аар энэ малгай авсан. Тэгээ энэ малгайны хувьд гэвэл юугаа нэг юм борооны цовны гэдэг л үгүй материалаар хийсэн болохоор аюу хөнгөн. Тэгээ толгойд юм ачаал өгөөд байдаггүй. Нарнаас аюулсан хамгаалдаг. Тэгээ бас усны хамгаалттай билээ. Nice. Тэгээ энийг өмсөд Монгол намаатагаар явахаар Монгол намаатагын ажилчин байна гэд хүмүүс юм асуув. Хоол хийзээ болох юм болох байж. Харин ч үстэй хоол нь 30 минутын дараа гарна. Тийм. Яарс хөдөө гадаа явхад бол ийм нарны хамгаалалттай малгай айгуу чухал байдаг. Та хэд ч гэсэн гоё хөдөө явах гэж байгаа шаргт амжиж юм малгаас заавал авч яваарай. Нашва хамгийн гол нь наших штеп. За энэ малгайныхаа нөгөө өрөөсөн бас
ажил дээр үлдээсэн. Надад яг ийм малгай 2 ширхэг байдаг. Тэгээ би энийг болохоор 50-аас авч ирсэн санагдчихэв. 50-аас хямдхан авсан бохоо нэг 30 мянгаар авсан баг. Тэгээ би ингэж ч өмсдөггүй байсан заяа 50-нд. Юу солиотой гэжэл. Ингэж өмснөө. Манай сургуулийн кампуст малгай зардаг ихч үзсэн аахгүй бид нар ихч авч ирсэн. Ингэж өмсдөг гэсэн санагдчихэв. Иймэрхүү өмс. Аяа, тохооныхаа зургийг хайж аваад нэр оруулна. Тэг ингээ хямдхан авсан юм уу. Тэгээд яг энэнийхээ бас нэг өөр ийм цагаан малгайг за Монголоос авлуу 50-аас авлуу бас яг адилхан малгай байдаг. Тэгээд тэр маань ажил дээр байгаа. Зэхөө. За энэ бол үнэхээр бас миний дуртай малгаануудын нэг байж байгаа. Би чинь Dune гээд цувралын айгуу бас фэн байгаа. Махан гэж цувралтай киног үзчихсэн мах номыг нас уншижсэн хүмүүс байгаа. Тэгээд Dune цувралын биш те. Кинон дээр нь Ирлан гүнж ийм малгай өмсдөг. За ер нь айгуу их ийм малгай өмсдөг. Би Ирлан гүнжийн бүхэл бүтэн хувцас малгайг ингээд авах хүсэж байна. Үнэхээр тэр костюм дизайн бол гайхалтай байсан. Тэгээд би энийг анх Playtime дээр харчаад за нэг дээр авлаа 30 мянгаар авлаа. Тийг санагчинд 30 мянгаар авчихсан. Тэгээд анх энэ малгайг авч байгаад маань тэгчихсэн байхгүй. Цаамаа яах юм бэ? Чи наадхаа ингээд Playtime дээр ганцхан удаа өмсөн дивж байгаа хооронд өөр юм аваа гэдэг би яг тэгчихсэн байхгүй. Би ингээд Playtime дууссан ч гэсэн би малгайг өмснө. Тэгээд би энэ малгайг Playtime дуусны дараа нэг 5-6 удаа өмссөн байх шүү. Тэгээд ажил руугаас нэг удаа өмсөж чадсан. Тэгээд үнэхээр гоё малгай заа. Энэ малгайг өмссөн байхад надад нэг тийм өс зүсээ самнадах шаардлага байхгүй санагддаг байхгүй. Тэгээд айгүй нэг тийм өвөрмөц ялангуяа энэ малгайныхын дээр байгаа юм сувтнууд нь. Энэ малгайг болдвол мааш өмсөө явчих. Дааж тэ толоод арах бах дүү. Энэ бол миний бас айгүй хөвгөлтэй малгаанууд байна. Нэг би яг юу бодож энэ малгайг авсан нь бол ерөөсөө сайн сандгүй юм. Би чагаа нэг жил хөрх амт нуулахад гоё шийдэн гарч ирэхгүй шүү. Энд чинь ингэж өмсдөг заа юм. Жохон нэг юм өртөө. Усан цэргийн малгай гэх юм уу. Тэгсэн чинь маа найзад начи сувлагчийн малгай гэж шоол. Тэгээ би энийг тухайн үед бас нэг юм амар хөөрхөн тийм кокод хостолтой амт авчихсан аахгүй. Тэгээ тэр хостол маань айгу муухай ирсэн. Тэгээ би тэр өмсч чадаагүй нэг юм ягаан товтой цагаан бүх хостол ирсэн. Тэгээ энэ хостолтой зориулаад уг нь малгайг нь хамт авсан аахгүй. Тэгсэн чинь тэгээ малгай ч сонирн байсан, хувцсан сонирн байсан. Тэгээд юм сувлагчийн хинт чирэхгүй малгайтай болсон юм. Яг хаалаа өнөр яг хэрэглэх. Би тэгтээ хаалаа өнөр тэгж хүмүүсийн ажил мэргэжлийн дүрд ормооргүй байна. За өмнө жилчингээ би ингээд цагаан хувцас өмссөн тий. Миний малгай толгой тий одоо юу эдийн тэрко бүгд цагаан байсан. Тийм учраас би миний бүр өвлийн готл хүртэл цагаан байсан. Бүр өсгөдөө цагаан готл байсан. Тэгээд би цэнхэр гүрдэг цэнхэр готл цэнхэр малгай авчихсан аахгүй. Бүгдийн өмстэй цэнхэр юм авчихсан. Гэхдээ альч вебсайтээр Taobao, Alibaba, Pinduoduo байна уу, Shein байна уу, Монгол байна уу, цэнхэр тийм үстэй яг миний хүсэж байгаа үнэхээр гоё гүрт үнэхээр үнэтэй идэм билээ. За хамгийн хямдхан нь 1 сая төгрөгөөс эхэлжсэн. Тэгээ 1 саяас 5 сая хүртэлсэн. Тэгээ би бодсон чи яг тийм пастел цэнхэртэй тийм цайвар цэнхэр өнгө гарах бас хэцүү байдаг болоод ийм амар үнэтэй идэм болов уу гэж бас бодсон. Тэгээд тийм учраас би дахиад зүгээр цагаарыг авсан. Энэ болохоор би нэг 220 янаар авсан баха 110 мянган төгрөг авсан. Энэ бүрхний юу таалагдсан бэ гэхлээр яг ийм цагаан өнгөтэй ч юм уу өстэй байгаад нь биш бүтнээр нь харуулъя. Хүмүүс яг ийм палачик оргиотой гэдэг үлээ. Тэгээ айгүй хөөрхөн тийм палачик байсан учраас авсан байгаа. Тэгээ бас малгайтай яагаад вэ гэхээр миний өмнө жил болоо уржны жилийн хүртгнүүд нь аль нь ч малгайтай байгаагүй зүгээр л мөрөөрөө дөрвөн цагаан өсттэйсэн. Тэгээ энэ айгүй таалагдаад авсан байгаа. Тэгээ айгүй дулаахан. Одоо харах чундаа шинэ болохоор дулаахан байхгүй гэж яг 220 янаар таваас захиалсан. Тэгээд за гутлын яд зүгээр айлахгүй гэдэг. Гутал харсан. Камерад авчлсан гэсэн өөрөө давшлах юм. Бас энэ өвлийн гутал авсан. Ийм нэхий тодортой гэдэг л юм өвлийн гутал авсан. Тэгээд гутлын хувьд бол бас хамаагүй хямдхан байсан байхаа нэг 50 мянга зянга тиймэрхүү л байсан байх. Тэгээд гутал авсан аюу гой зузаалтаа тэрэн таалагдж байгаа. Гэхдээ нэг таалагдахгүй байгаа юм гэхээр яг энэ дэдлайн хэсэг нь үсэн аюу тийм жоохон зай. Тэгээд ер нь нэг хасаа 20 өдрөө ороод дарахаар юм бэл би бол тэгж бодсон. Гэтэ яг уулын хувьд л аюу гой зузаан. Тэг өмсгөлийн хувьд л аюу гой өвтэйхэн. За тэгээд ийм цагаан гүртгтэй, цагаан гуталтай. Тэгээд нөгөө малгайгаа өмсгөө.
ийм бай. Тэгээд нөгөө нэг амар өстэй оролтыг бас мартаж болохгүй. Тэр маань машин доо. Тэр хөргөн маастай. Тэг би ч бас шиний аваагүй гэчихэд бас гүрдэг гутал малгай оролт авсан байгаа байхгүй. Ямар ч гэсэн өвлдөө л амжаад бэлдсэн байгаа. Миний авсан хамгийн үнэтэй юм юу байсан гэж. Дуусан. Би уг нь ах машинда өвлийн дугаа авч байхдаа за 4 жил хэрэглээ шүү гэж бодоод бас гайгүй үнэтэй дугаа авсан заяа ер нь бол. Тэгсэн чинь тэр хоёр дугуй маань хойлаа. Одоо 4 дугууны 2 заяа юу яасан. Мартчихлаа гэдүүлээ. Орч гисэн нэг юм болсон заяа нэг батг гаад ирсэн юм шиг амар шигтэй юм болсон. Тэгээ би хойлын энэ солиулаад 360 мянгаар 2 дугаа авч тавьсан. Тэгээ тэр бол миний авсан хамгийн үнэтэй худалдаа авалтуудын нэг байсан баха. Тэгтээ хаахаа тэгээд ямар юу дугуй гээд ямар буулгаад хүн алалтай нь шүү дээ. Яа тийм бай. Тэгээд би ч өвлдөө бэлэн, та хэд өвлдөө бэлэн үү? Тэгээд миний влогтой байсан та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдөр Black Friday гээд гацууд бүр амар хямдарсан. Би бүр юу авах вэ гэд яа гэдэг авах болдог юм билүү. Бас өөртөө тэгээ цангүй өндөрлө учруулаач яах вэ гэдэг шиг миний авмаар байгаа нэг зүйлт байгаа. Оливер Вебрийн тэгээд тэр зүйлт маань бүр солиод хямдарсан мөлий заа. Тэгээд миний авмаар байсан гэсийн цүнх бас аюу гоё хямдарсан лээ. 20% хямдраад 90,000 төгрөг хасагдчихсан юм уу? Тэг би бас авах. Одоо тэр нь цүнхний хэрэг байна уу? Би яг цүнхтэй болол яг хэдэн 7 хоног хаппи авах уу? Тэг ялчгүй шунлал юм да. Тэг өнөөдөр цүнх авах гэж жаад болсон байт юм аа. За ашиг надад зөндөө цүнх авах гэж ингээд. Гэтэ энэ зүйлтийн тухайд гэвэл дуус энэ зүйлтийг мэдгүй яарсан бодож байгаа таа гэж бодож энэ бол яалчгүй шунал шүү. Тэгээ одоо өвөл болж байгаа гэсэн би бас хавар наврын готл авмаар л. Өдөр нэр атар очоо хайрцаг байгаас миний оронд ороос гарч ирсэн миний готлууд цаа. Тэгжээд нэг гутлны бас ийм видео хийгэж бодож байна. Би бас нэлээ их гуталтай зарим гутлуудаас хайсан. Тэгэл влог энэ үрээд тусгая. Баярлалаа.